Библи дэх эмэгтэйчүүд Мириам ба би. Үйлчлэл ба уучлал. Гим нүгэл үйлдэгсдийг уучлах Бурхны хүслийн гайхалтай жишээ болсон хүн бол Мириам юм. Мириам эзнийг хайрладаг байжээ. Гэвч тэр сэтгэлдээ муу бодол тээсэн учраас зовлонд унжээ. Бурхан түүнийг шийтгсэн боловч хожим нь эдгээсэн юм. Мириамд үзүүлсэн шиг ийм уучлал өнөөдрийн амьдралд ч гэсэн тохиолддог. Бид түүний үүрэг хариуцлагатаа үнэнч итгэлтэй байдал, түүний удирдах чадвар, уучлал ирэх болсон шалтгаанаас суралцах болно. Ингээд хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Мириам Аарон нар Мосед чөтөөрхөв. Тооллого 12 дугаар бүлгийн 1-ээс 16. Мосе Куш эмэгтэйтэй гэрэлсэн байсан тул Мосегийн гэрэлсэн Куш эмэгтэй улмаас Мириам Аарон нар түүний эсрэг яриа гаргав. Тэд эзэн зөвхөн Мосед ярьсан гэж үү? Тэр бидэнд ч гэсэн яриагүй юу? Гэхэд эзэн сонсов. Мосегийг чухан газрын хөрсөн дээр хинээс ч илүүгээр маш даруй нэгэн байлаа. Эзэн гинэт Мосе, Аарон, Мириам нарт та гурав уулзалтын майханд хурч ир гэж айлдав. Тэр гуравч хурч ирлээ. Эзэн үүлэн баган дотор доош бууж асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон, Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр урагш гарав. Тэрээр үгийг минь сонсогтун. Хэрв та нарын дунд иш үзүүлэгч байвал эзэн би түнд үзэгдлэр өөрийгөө мэдүүлж би түүнтэй зүудэнд нь ярьдаг юм. Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд тэр миний бүхий л гэрт итгэмжит билээ. Түүнтэй би онцлог тавраар биш харин ам амаараа илэн далангүй ярьдаг бөгөөд эзний дүр төрхийг тэр хардаг юм. Тэгтэл та нар юунд зарц Мосегийн минь эсрэг тийхүү ярихдаа юр имээсэнгүй вэ гэлээ. Ингээд эзний уур хилэн тэдний эсрэг шатаж тэр салж явав. Үүл асрын дээрээс салж явхад харагтун Мириам цас мэт уйман өвчтэй болов. Аароныг Мириам руу ирэхэд харагтун тэр уйман өвчтэй болсон байлаа. Дараа нь Аарон Мосед эзэн минь ээ гуй биднийг мунхаглан үйлцсэн энэ нүглийг бидэнд бүү тохооч түүнийг ихийн хөвлийгээс гарахдаа хагас мах бодин өмхийрсэн өгтөл мэт хүн бүү болгооч гэв. Мосе эзэн ууд хашгиран бурхан түүнийг эдгээ гэж гуйж байна гэв. Эзэн Мосед хэрв эцэг нь түүний нүүрлүүн нулимсан бол тэрээр 7 хоногийн турш ичгүүрээ өрөхгүй байсан гэж үү. Түүнийг 7 хоногийн турш хуарангийн гадна хорж дараа нь эргүүлэн авч болох юм гэв. Тийхүү Мириам 7 хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй. Дараа нь ард олон Хазиротоос нүүж Параны цөлд буудлав. Өнөөдрийн амьдралд хэн нэгэнд атаархаж шүүмжлэх үед шүүмжилсэн тэр хүмүүс маань хохирдгоо. Эсвэл бид өөрсдөө хохирдгоо бодож тунгаагаарай. Ярилцах асуултууд. Бид гэр бүлийнхээ хүрээнд ах дүүсээ хэрхэн хамгаалах вэ? Итгэгч ахан дүүсийнхээ хүрээнд хэрхэн хамгаалах вэ? Мириам ямар нүгэл үйлдсэн бэ? Энэ гим нүгэл өнөөдрийн амьдралд хэр илбэг байдаг вэ? Ийм нүгэл үйлдсэн хүнд ямар үр дагавар ирдэг вэ? Оролцсон бусад хүмүүст юу тохиолдох бол? Библийн мэрэгэн үгс. Мириамын түүх нь халуунд үлдэж ганцаараа олон цагийн турш бяцхан дүүгээ асран харж байсан хайртай дүү дуулууртай охины итгэлийн тухай гайхалтай сургамж юм. Тэрээр нас бий хүрээд иш үзүүлэх үүргийг Бурханаас хүлээн авсан бөгөөд Бурханы итгэлтэй үйлчлэгч болж үйлчилсэн билээ. Гэтэл зүрх сэтгэлдээ атаажтай агуулсан түүний амьдралын алдаа байсан. Түүнийг уйман өвчин тусах үед хайрт ах дүүс нь энэ золгүй явдлаас салах гэсэн сэтгэлээ илэрхийлсэн. Атаажтөө нь хүний зүрхэнд байж болох хамгийн муу шин чанарын нэг юм. Атаархал байгаа газар тэмцэл байдаг ба тэмцэл байгаа газар эмх замраагүй явдал болоод чөтгөрийн үйлдэл газар авдаг. Хуваалцах нь та нарын дунд атаархлын аяс илэрвэл тэдгээр чөтгөрийн үгс ба мэдрэмжийг нин даруй үгүй хийгээрэй. Атаач хүнээс болж хүнд байдалд орж шархалсан хүнийг олж очоод түүний сэтгэлийг өргөхийн төлөө бүхнийг хийгээрэй. Тэдний жинхэнэ эгч дүүс нь байгаарай. Шүүмжлэмтгий бус байдлын үлгэр жишээ болоорой. Есүс энэ дэлхий дээр үйлчилж даруухан амьдралаар ирсэн гэдгийг бодож үзээрэй. Сэтгэлдээ байгаа атаархлыг үгүй хийхийн төлөө ариун сүнсийг урьж үлдэн хөөгөөрэй. Өөрт тохиолдсон зүйлийн талаар бусадтай хуваалцаж урам зориг өгөөрэй. Хамтдаа залбирцгаая.
Хайр Бурхан минь, миний одоогийн амьдралд байгаа бүх атаа чөтөөг өвгий болгож өгөөч. Танд үйлчлэх үйлчлэлдээ итгэлтэй байхад минь та туслаач. Бусдын авьяас чадварыг үнэлэн хүндэтгэх сэтгэлийг өгөөч. Шүүмжлэгч бус харин урамшуулагч байхад минь туслаарай. Амен.